Сайн мэцгаана уу хүмүүдээ, өнөөдрийн бидний үзэх сэдэв бол хүний дархлаа тогтолцоо буюу тунгалгын тогтолцоог үзэх болно. Хамгийн эхлээд дархлаа болон түүний дайснуудад юу ордог вэ гэдгийг судалцгаая. Мэдээж дархлаа гэдэг бол хүний биед өвчин үүсгэгч, эмгэг төрүүлэгч зэрэг хайр бие нэвтэрснээр түүний эсрэг үйлчлэх чадамжтай эсрэг бие буюу антибodi гэх уургийн молекулыг үүсгэх замаар тухайн өвчин үүсгэгчийг хэрхэн яаж өхөөлөх вэ, хэрхэн яаж дарангуйлах вэ гэдэг арга зуралцах мөн өвчнөөс өөрийгөө хамгаалах тогтолцоо юм а. Энгийнээр дархлааны тогтолцоо буюу тунгалгын тогтолцоог биднийг хамгаалагч өндөр зохион байгуулалттай цэргийн арим гэж ойлгож болно. Дархлаа болон түүний дайснуудад нэгдүгээрт нь бактери буюу нян, эгэл битэн буюу протеиз, вирус, төрөл бүрийн шимэгчэд, хөгц мөг болон мөөгөнцөр, вирион гэх уургийн молекул орно. Эдгээрийг бид эмгэг төрүүлэгч буюу өвчин үүсгэгчид гэж нэрлэдэг. Харин одоо дархлааны хамгаалтууд мэдээж бидний биеийн гадна болон дотор хэсэгт оршиж байгаа арьс, хучууриз, саласт мөн түүнээс ялгарх шүүрэл буюу шүүлс, нулимс мөн дээрээс нь ходоодны хүчил нь бидний биеийн өвөрмөц бус дархлааны механизмд орох бөгөөд эдгээрийг бид анхдагч хамгаалал гэж нэрлэдэг. Бүгдээрээ арьсны бүтцээс сэргэн сануул хамгийн дээд тавраад эпидермис, түүний доор жинхэнэ арьс, хамгийн доод хэсэгт өөхөд оршдог. Бид арьсаа ямарваа нэгэн байдлаар гэмтээлээ гэж бодож жишээлбэл юм ойж агаад зүгээр хатглаа. Мэдээж зүүнний гадаргууд маш олон бактериуд өвчин үүсгэгчд байгаа. Тэдгээрийг бид ногоон өнгийн 100 хэлбэрийн дүрс элементээр төлөөлүүлсэн байна. Энэ үед мастис өөрөөсөө гистамин гих байдас ялгаруулах бөгөөд үүний нөлөөгөөр цусны урсгал гадны халдвар орж ирсэн байна гэдэг мэдээллийг дамжуулна. Энэ үед фагоцит буюу залхигч эсвэл уг мэдээллийг аван ялгасан судаснаас эдис хоорондын завсарт очиж цаашлаад халдварын голомт дээр очин халдварыг залхих замаар устгадаг. Зарим тохиолдолд залхисан эсүүд мөн өөрөө өөхөх бөгөөд энэ нь эдебээр болон тогтсон байдгийг бид сайн мэднэ. Энэ хэлбэрийн хамгаалтыг бид хоёр дахь хамгаалалт гэж нэрлэдэг. Харин одоо өвөрмөц дархлааны хамгаалтын механизмыг үздэгэ. Өмнөх хичээлээр багшийн хэлсэнчлэн бүх эсийн гадаргууд антиген гих бүтэц байх бөгөөд энэ нь тэр эсийг ямар эс вэ гэдгийг илэрхийлж байдаг. Өвчин үүсгэгчийг залхиснаар антиген илчлэгч эс буюу залхигч эс тухайн эс ийм антигентэй буюу ийм төрлийн эс байна гэсэн мэдээллийг өөрийн гадаргуугийн уурах дээрээ гаргах бөгөөд энэ мэдээллээ хелпер Т лимфоцитэд дамжуулна. Мэдээллийг авсан хелпер Т лимфоцитээс макрофаг буюу залхигч эсүүдийг Б лимфоцитыг болон киллер Т лимфоцитуудыг идэвхжүүлж өгдөг. Ингэснээрээ Б лимфоцит C-т болон санамжисыг үүсгэх бөгөөд C-т нь тухайн эсрэг төрөгчийг буюу антигенийг устгах чадамжтай маш олон эсрэг биеүүдийг үүсгэдэг. Мөн дээрээс нь тухайн антигенийг ямар эсрэг бие устгадаг вэ гэдэг мэдээллийг хадгалсан санамжийн эсүүдийг бий болгодог. Хүний биед ойролцоогоор 10 сая орчим эсрэг биеийг үүсгэх чадамжтай C-т лимфоцитууд байдгаа гэж үздэг. Нэг төрлийн лимфоцит нь зөвхөн нэг төрлийн эсрэг биеийг үүсгэх өвөрмөц шин чанартай байдаг. Иймээс санамжийн эс үүснээрээ дахин энэ төрлийн антиген бүхий өвчин үүсгэж бидний биед нэвтэрсэн тохиолдолд санамжийн эсийн мэдээллийн дагуу энэ олон шатыг дамжуулгүйгээр шууд тухайн антигенийг устгадаг эсрэг биеийг нийлэгжүүлэх лимфоцитуудын метод суваагдал олширдог. Мөн дээрээс нь Т хэлбэр лимфоцитын идэвхжүүлсэн макрофагууд өвчин үүсгэгчдийг залгиж устгахаас гадна халдвар авсан өөрийн эсүүдийг устгадаг киллер Т лимфоцитуудын үйл ажиллагаа эрчимждэг. Ийхүү эсрэг бие Т лимфоцит, Б лимфоцит гэсэн бүтцийн дагуу ийм хэлбэрээр гадны халдварыг устгах процессыг бид мөн 3 дахь хамгаалалт гэж нэрлэдэг. Бүгдээрээ фагоцит эсийн залхих үйл явцыг хөдөлгөөнд зургаас ажиглацгаая. Бидний сонгоо авсан залхигч эсвэл нейтрофил нь цагаан эснийг төрөл бөгөөд фагоцитын замаар гадны халдварыг залхин устгадаг. Хамгийн эхлээд фагоцит эсүүд буюу залхигч эсүүд өдөөгч буюу өвчин үүсгэгчид рүү татагдана. Дараа нь өвчин үүсгэгчийг өөртөө холбон давтална. Ингээд эндоцитозын замаар буюу өөрийн бие дотроо оруулна. Ингэхдээ фагоцитозын замыг ашиглана, залхих замыг ашиглана гэсэн. Фагоцитозын замыг залгин өвчин үүсгэгч буюу эмгэг төрүүлэгчдийг өөрийн вакуулд оруулах бөгөөд вакуултай лизосом холбогдсноор лизосомын доторх энзимүүдийн тусламжтайгаар бактери өвчин үүсгэгчдийг энзимээрээ задлан устгадаг байх нэ. Үүнийг нь бид фагоцит эсийн залхих үйл явц гэж нэрлэдэг. Харин одоо лимфоцитын бүтэц болон гарлыг нь судалцгаая. Б лимфоцит нь ясны чимэгт боловсрч дуусаад бүх биеэр тархдаг боловч ихэвчлэн дэлүү болон тунгалгын занглаанд байрлалаа. Харин Т лимфоцит нь ясны чимгөөс гарч сэрээ булчирхайнд ирж боловсрч дуустдаг.
Ингээд ихэнх цусны эсүүд ясны шавь чөмөг буюу улаан чөмөгт үүсэх бөгөөд дэлгүүн точин ялгарчин хөгжих ба дархлааны үүрэгт байдаг цагаан эсүүд нь тунгалгын зангилаа болон тунгалгын булчирхаанд ихээр байрладаг. Тунгалгын тогтолцооны булчирхаанд гүйсэн булчирхай буюу тонзил, сэрэ булчирхай буюу тимус багтдаг. Гүйсэн булчирхаанд бидний амны хөндийн үгт залгуур хоолой өмнө байрладаг хос булчирхай гэдгийг бид сайн мэднэ. Т лимфоцит болон Б лимфоцитыг дэлгэрүүлэн үзвэл Т лимфоцитыг киллер Т-с, хелпер Т-с гэж хоёр ангилдаг. Киллер Т-с нь халдвар авсан өөрийн эсүүдийг устгадаг бол хелпер Т-с нь дархлааны систем болон дархлааны эсүүдийг идэвхжүүлж өгдөг. Б лимфоцитын C-nt бэйс нь эсрэг биеүүдийг ихээр үүсгэдэг. За ингээд хүний тунгалгын тогтолцоо буюу дархлааны тогтолцооны бүтэц зүргийг бүгдээрээ дэлгэрүүлэн судалгаая. Тунгалгын тогтолцоонд бидний цусны судалтай адилхан маш олон тооны салаалсан цусны судалтай байх бөгөөд энэ бүтцээрээ бидний биеийн бүх хэсгийг дархлаагаар хангаж өгдөг. Тунгалгын тогтолцооны булчирхайнуудыг илүү дэлгэрэнгүй үзвэл аденоид буюу хамрын хөндийн үгт байрладаг энэхүү булчирхай нь хамрын хөндий буюу амьсгалын замаар орж ирсэн тоос, тортог, бохирдол болон өвчин устгагчдыг устгах үүрэгтэй шүүрлийг ялгаруулдаг. Аденоид нь хүүхэд наснд эрчимтэй ажиллах бөгөөд нас бий гүйцэн хүмүүс зарим тохиолдолд байхгүй болсон байдаг. Мөн дээрээс нь аденоид нь халдварын үед хөөж томордог учраас зарим тохиолдолд амьсгалахад бийх байдаг. Үүний дараа гүйсэн булчирхай буюу тонзил нь амны хөндийн үгт залгуур хоолойн өмнө байрлах бөгөөд мөн л аденоидын адил гадны халдвар болон бохирдлыг устгах, биеэс гадагшлуулах үүрэгтэй шүүрлийг ялгаруулдаг. Халдварын үед гүйсэн булчирхай нь хөөж хавгнахаас гадна эдээ төрөвсөл үүсгэдэг. Яагаад гэвэл амны хүндий зарим төрлийн стафилококк, стрептококкийн халдварууд ихэвчлэн тохиолддог. Сэрэ булчирхай буюу тимус нь дархлааны төв булчирхай бөгөөд өвчнөө чанха ард байрладаг. Сэрэ булчирхай нь лимфоцит эсүүд байрлахаас гадна цусны төлжилтөнд оролцдог байна. Тунгалгын тогтолцооны гол гүйцэтгэдэг үүрэг юу вэ гэвэл цус нь шүүн цэвэршүүлсэн шингэнийг оруулахаас гадна цуснаас илүүдэл шингэнийг авах замаар цусны эзэлхүүний хэмжээг тогтмол барьдаг. Мөн дээрээс нь өгсөн эсүүдийг биеэс зайлуулах, хоол боловсруулах замд боловсрсон өөх тосыг авч хэрэгтэй эсүүд нь хүргэх, мөн лимфоцитуудыг үүсгэх, хадгалах, тэжээх үүргийг гүйцэтгэх нь хамгийн гол нь гаднаас орж ирсэн халдвар болон эмгэг төрүүлэгчийг устгах, оргүйжүүлэх, дарангуйлах замаар бидний гадны хүчин зүйлсээс хамгаалдаг. Хэрвээ тунгалгын тогтолцооны эсүүдийг айрмын цэргүүдээр төлөвлөлвөл фагоцит эсүүд нь явган цэрэг, Т лимфоцитууд нь хайгч цэргүүд, харин Б лимфоцитууд нь шууд устгагч цэргүүд болно. Шууд устгагч цэргүүд буюу Б лимфоцитуудын сум нь эсрэг бие, харин тухайн дайснуудыг хэрхэн яаж устгах вэ гэдэг тархинд үлдсэн мэдээлэл нь санамжийн эсэ гэсэн үг. Тунгалгын тогтолцооны урсгалын талаар дэлгэрүүлэн үзвэл тунгалгын тогтолцооны энэхүү урсгалын тусламжтайгаар цусны эсүүд, ялангуяа дархлааны эсүүд цус болон эдийн шингэнд ордог. Иймд тунгалгын урсгал хурдан байх нь мэдээж дархлааны үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн. Дархлааны үйл ажиллагаа буюу тунгалгын тогтолцооны шингэний урсгалыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл нь дасгал хөдөлгөөн байдаг. Яагаад гэвэл хүний цусны эргэлт бол зүрхний булчингийн агших буюу зүрхний шахах процессор нөхцөлддөг бол хүний тунгалгын тогтолцооны урсгал нь биеийн булчингийн агшилтаар явагддаг. Тийм учраас дархлаагаа нэмэгдүүлэхэд дасгал хөдөлгөөн асар их чухал үүрэгтэй байдаг ахна. Мөн дээрээс нь тунгалгын зангилаанууд бидний бүх биеэр тодорхой нэгэн цэгт байрлан, тархан байрлсан байдаг бөгөөд монголчууд маань эртнээс энэ цэгийг мэддэг буюу цэгэн барай хийх замаар тунгалгын зангилаан дах дархлааны эсүүдийг тунгалгын урсгалд оруулж өгдөг байсан байна. Ийм байдлаар дархлаагаа дэмждэг байсан гэсэн үг. Харин одоо бүгдээрээ хүний дархлааны ангиллыг үздэгэ. Төрөлхийн дархлааг өвөрмөц бус дархлаа гэж үздэг бол олдмол дархлааг өвөрмөц дархлаа гэж үздэг ахна. Төрөлхийн дархлаа нь мэдээж хүн болгонд адилхан байх бөгөөд бүтцийн хэсэг болох арьс саласт мөн түүнээс ялгарх шүүрэл, мөн залгигч эсүүд төрөлхийн дархлааг бүрдүүлдэг. Харин олдмол дархлаа нь хүн болгоны хувьд харилцан адилгүй өөр байх бөгөөд төрөлхийн дархлааны голлох эсүүд нь залгигч эсүүд буюу фагоцит эсүүд байдаг бол өвөрмөц дархлааны голлох эсүүд нь Б болон Т лимфоцитууд байдаг. Өвөрмөц дархлаа буюу олдмол дархлаа нь эмгэг төрүүлэгч буюу өвчин үүсгэгчдийн антигенийг өвөрмөцөөр таньж түүнийг устгах үүрэгтэй эсрэг бие буюу антибоди гэх үүргийн молекулыг үүсгэдэг. Үүнээс гадна тухайн эмгэг төрүүлэгчийг хэрхэн яаж устгах вэ гэдэг аргыг санамжийн эстэй кодолсон байдгаараа онцлог байдаг юм а. Төрөлхийн дархлааг идэвхтэй дархлаа болон идэвхгүй дархлаа гэж хоёр бүлэгт ангилах бөгөөд идэвхтэй дархлаа нь тухайн хүн үг өвчнөөр өөрөө өвчлснөөр бий болдог дархлаа бол идэвхгүй дархлаа гэдэг нь ихээс урагт дамжих эсрэг биеэр үүсгэгддэг. Олмол дархлааг мөн идэвхтэй дархлаа, идэвхгүй дархлаа гэж ангилдаг. Олмол дархлааны идэвхтэй хэлбэр нь вакцинжуулалт байдаг бол идэвхгүй хэлбэр нь өвчин үүсгэгчийг дарангуйлагч эсрэг бие бүхий цусны ээлжсийг хэрэглэх.
Одоо ингээд бүгдээрээ дархлаа дэмжих энгийн аргуудаа сэргээн санацгаая. Мэдээж сайн унтаж амрах, уугурт хэрэгтэй, шим тэжээлэр баялаг зохистой, хоол хүнс хэрэглэх, стресс бухимдалгүй тайван байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь дархлаа дэмжих энгийн аргууд мөн. Манай Монгол арга ухаанд зэрлэг сонгон сармас арц, зэрлэг жимс хэрэглэх, хоол ундаа халуун бүлээнээр нь хэрэглэх. Үүнээс гадна манай Монгол орны хоньны махан ашиг чанараараа гайхагддаг байна. Яагад гэвэл Монгол орнд бэлчээрлэн амьдардаг хонь нь ойролцоогоор 400 орчим зүйлийн ургамал иддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь эмийн ургамлууд байдаг ахнэ. Үүнээс гадна өндөр уулын олон эрдэс элементийг өөртөө уусгасан аршаа ус хэрэглэх, цэвэр агаарт гарах, байгалийн сайхан ялангуяа цэлгэр уудам талын сайхныг ажиглан нүдэн амраах, усны чимээ болон салхины чимээгээр чихийн амраан тайвшрах. За ингээд хичээл минь анхаарлаа хандуулан дуустал нь үзсэн та нартай маш их баярлалаа. Дархлаагаа дэмжих нь өөрийгөө болон өрөөл бусдыг хайрлах хамгийн зөв алхам юм шүү.